Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээл нь зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтээс сургуулийнхаа зузаан түүхийг тэдл бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 дурсагдах алдар амжилтын эздэг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ончиг дашийн бэмсүрэн захиралтай Үлэмжирэн хаад компани. За эрхэм мөндөд үзэгчдээ Өвөрхангай аймгийн Уян сумын Сайнын хаан төгс өчрийн намсрангийн нэрмжид ерөнхий боловсролын 1-р сургууль үүсгэн байгуулагдсны төвхөн яруу алдарт 100 жилийн зориулан үзэгч та бүхний хүртэл болгож байгаа. 100 жилийн эрдмийг түгээгчид за сурал одоо контент хөрөнгө нэвтрүүлгийг маань хэлж дугаар үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарт маань Өвөрхангай аймгийн Уян сумын угуул за ерөнхий боловсролын 1-р сургуульд за орон зохиол Монгол хэлний багшаараас олон жил одоо багшилж олон мянган одоо бас хүүхдүүдэд бас эрдэм боловсролыг олгож ирсэн. За ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гац одонд Ахмад багш Соотонгийн Баасанхүү багш маань өргөдөн оролцож байгааг та бүхэнд айлгээд таатай байна. За сайхан аварч байна уу та? Сайхан аварч байна. Сайхан аварч байна. Сайхан би сайн уу та? Сайн байна. За тэгэхээр одоо төрлөг сургуулийнхаа түүхэн 100 жилийн энэ хөрөнгө нэвтрүүлгийн сурлагыг авч одоо бас нэвтрүүлгийн хаймар заларсан танд бас талархал төвшүүлье. Гэлээ. Сургуулийн тань 100 жилийн жил одоо тохиож байгаа. Тэгээд таньда одоо сургуулийн хамт олонны зүгээс болон за мянган одоо тэр сайхан шавнырын зүгээс одоо бас мөн одоо нэвтрүүлгийн баг хамт олонны зүгээс бас 100 жилийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бас нэвтрүүлгийн хүрээнд бас таны одоо тууж өнгөрүүлсэн ажил амьдрал за хань өрөөхөд за тэр одоо сайхан багш хэмээх тэр сайхан мэрэгжил болоод одоо төрлөг сургуулийн чинь түүхэн сайхан одоо түүхүүдийн талаар хоёулаа сайхан яриа өрнүүлнэ. Тэгээд эхний одоо бас яриагаа хоёулаа таны одоо төрж өссөн газар тийм ээ одоо төрүүлж өсгсөн дэр сайхан эрхэм хүмүүсийн талаар бас хэлье гэж бодож байна. Та бас эдэн онд хаана одоо төрж өссөн бай, хэн гэдэг айлын одоо хэд хүүхэд байна гэдээ бас тэр зүйлээс одоо сайхан ярихгүй да. Би 1952 онд Өвөрхангай аймгийн Уян сумын нутаг зам даргалдаг гэдэг газар одоо Соотонгийн ууган охин болж төрсөн. Ээжийг Соотон гэдгээ. За тэгээ багнасаа одоо 7 нас хүртэл өдөөгийн хүүхдүүдийн адил одоо хурга шиг хариулж одоо хөөцөлдөнд тугал хөртөө ажиллаж малчин айлын хүүхдийн адилаар л одоо тэгж өнгөрөөсөн дөө. Соотон буурай гэж одоо нутаг орондоо нэр хүндтэй их сайхан одоо буурал одоо олон түмнийг одоо хүүхдүүдийг хайрж инхрийлсэн өөрөө сайхан хүндлэл хүрээсэн ийм сайхан одоо буурал байсан. Тэгээд ээжийн талаар бас нэг сайхан дэлгэрүүлээд ярихгүй тийм. Миний ээжийг чулууны Соотон гэдэг. За ээж бол эхээсээ одоо жинхэнэ аав нь бол одоо даваа. Даваа гэж хүн бол одоо 10 сайхан хүүхэдтэй. За бага наснд нь бас ээжийн одоо ээж нь бүр багт нь одоо бурхан болоод тэгээ 3 нялх хүүхэдтэй авчирсан юм билээ. Тэгээ 3 нялх хүүхэдтэй нь одоо хамгийн том нь ээж 6-тай. Тэгээд одоо Должин гэж одоо хотод бас нэг буурлах шин би. Тэгээд Лавд шимч гэж одоо бас Өвөрхангай аймагтай нэртэй тийм хүүхдийн юмч байсан да. Энэ 3 одоо баг хоцроод тэгээд ээж тэр чулуун гэдэг хүний хайр халамжинд одоо нас бий төрж ингэж өссөн байт. За тэндээ одоо Дасцуг гэж манай ээжийн одоо ах нь тэр ахтайгаа хоёулаа нэгт ингэж өссөн. Одоо амьдралынхаа олон жилийг бол Дасцуг ахынхаа хайр байлд. Ингэж одоо бид нар бол хамт өссөн байгаамаа. Дасцуг ахын одоо ээж бид тэр хөдөнөөс авчихсан. Тэгээд 60 онд
сургуульд орсон 60 он сургуульд ороход бас энэ одоо улсын байгууллагын ажилчдын чинь бас зөндөө одоо шилжүүлж ажил явуулдаг байсан. Хожиртод одоо манай Дасцэг ахыг тэнд очоод ээж битэр тэнд очсон. Тэгээд Санжаа багшийн ангид одоо Монгол улсын гавьяа төгс Санжаа гэж үү. Тэр багшийн ангид одоо 1-р ангид төгссөн. За тэгээд буцаа дахиад шилжиж ирд. Тэгээд уянгадаа ирээд 62 онд шилжиж ирээд тэгээд би энэ даваадаг огш гэж Жигмэд Сэрэнгийн даваадаг гэж одоо маш сайхан өндөр нуруутай өстой чахалцсан сайхан залуу огш байсан. Бас тэр багшийнхаа ангид одоо 4-р ангид төгссөн. Тэгээд дунд ангидаа одоо 8-р анги төгслөө уян сумдаа суугаад эдгээр өгш гэж одоо шугам зургийн багш байсан да. Тэр багшийнхаа ангид бид нар бас 25 зургуул 8-р анги төгссөн. Тэгээд сайшаа Өвөрнг аймгийн одоо 1-р хуучин бидний үед бол 1-р 10 жил гэдэг байсан да. Одоо 2 гэдэг болсон юм лээ. Тэр 10 жилд 9-10 анги төгсөж байлаа. Одоо Монгол улсын гавьяа тогш Сүхбат багшийн ангид төгсөж байсан. Тэгэхээр уянг 8 төгсөгтэй л байсан. Тийм 8 төгсөгдөг байсан. Бид нар чинь 68 оны 1968 оны 3-р төгсөлт. Миний шив баасан хөө 1968 онд уянгийн 8 жилийн дунд сургууль төгсөөд аймгийн төвийн 10 жилийн сургуулийн 9-р ангид миний ангид суралцж эхэлсэн юм аа. За тэгээд уянгийн сургуулийн 8-р ангиас манай ангид 5-6 хүүхэд одоо миний хуваарьт ангид суралцсан. Энэ дотроос баасан хүү бол багшийн мэргэжил сонгож монгол хэлний багшаар одоо олон жил үр бүтээлтэй сайн ажилласан. Тэргүүний одоо сайн багш байсан гэж би дуулж ирсэн байгаа юм. Тэ. За хүүхдүүдийн одоо ажиллах ур чадварын хувьд бол өөрөө бол хичээнгүй юм ба их шударга зарчимт шаардлагатай ийм багш болсон байх ёстой. Тэгээд энэ чанараараа бол олон жил одоо сайхан ажиллаж үр дүнтэй улс их орондоо олон сайхан шавнаар төрүүлж гаргасан юм багш гэж би дуулсан юм аа. Таны хувьд одоо бас ерөнхий боловсролын сургуулаа одоо Өвөрнг аймгийн 10 хотод төгссөн юм байна тийм ээ. Тэгээ ер нь одоо бас багш хэмээх одоо мэргэжлийг бас яагаад сонгох болсон. Тэгээд одоо анх их сургуулийн багш мэргэжлийг одоо бас хаана очиж одоо бас эзэмссэн гэдэг. Одоо сайхан таны багш хэмээх сайхан энэ сайхан одоо бас мэргэжлийн талаар бас хоёул яриагаар хөгжлүүлээ. Би 10 төгсөөд чинь конкурс гэж явдаг байсан. Конкурс авдаг жил 2 дахь жил нь бид нэр авдаг төгсөж байлаа. За тэгээд тэр үед чинь нөгөө хуваарьгээ чинь бол маш цөөхөн байсан. За бид нэр одоо 10-р анги чи 2 анги төгсөж исэн. Ер нь одоо 13 багтахад хуваар иржсэн баг туу. Тэгээд нэг хуваар дарч одоо 10 гаруй 20-д өгдөө хожиртын 10 жил зэрэг ингээд өрсөлдөж байсан. За тэгээд би одоо цаг уурын тэр мэргэжлэр өрсөлдөж байлаа. Тэгээд тэрүүн дээр одоо хожиртын 10 жилийг сэржсэн. Одоо нөгөө цаг уурч шагдар сүрэн. Тэгээд тэр шагдар сүрэн араа илүү оноог авсан юм. Болтой юм да. Бид нэр тэр үед юм нэхнээлттэй биш бүрхэг байсан шүү дээ. Оо тэнцээгүй хуваар авсан аваагүй гэдэг тэгээд би дээд сургууль орч чадаа. Тэгээд бид нэр чинь бас 8 төгссөн мундаг хүүхдүүдээ техникумын хуваар өгдөг. Тэгэл 10 төгссөн хүүхдүүд чинь баг их сургууль явуулж чадаагүй бусдууд нь тэгэл нэг дараагийн нэг мэргэжлийн сургуулиуд хуваарлагддаг. Тийм биз. Тэгээд би чинь бас бидний чинь арай зүгээр орхоогүй тэр металлистийн сургууль гэдэгт хуваарлж байлаа. Тэгэл хуваар аваад үрээд ирсэн. Тэгэхэд манай баг дүү ээж хариуцгүй төрөх гээд гидсэнд байсан. Тэгээд бид 8 сарын 25-нд бэлэн байлга гээд явуулж чадаагүй. Тэгээд ээж төрөөд манай дүү баг дүү хавсрын төрсний дараагаар одоо манай дайда намайг аваад сургуульд нэг том дөрвөлжин хайрцаг хийдэг байлаа шүү дээ оюутнууд. Тийм хайрцаг дүүрээ улаан хайрцаг дайда хийчихвэл тэгээд Улаанбаатар очсон чинь нөгөө сургууль чинь оронтон дууссан байд. Тэгээд буцаад ирсэн. Тэгээд уянгадаа ирээд одоо зүгээр байж хахаар гээд намайг чинь манай дайда чинь би будгийн тасагт эхлээд оруултыг ажилд оруулж. Будгийн тасагт нэг 2 сар 3 сар ажилласан. Тэр нь бол бас ажлаа эхнээс нь хийлэгдэм лээ. Тэгээд он гараад нэг дараагаар намайг тэр артельдээ бичиг хэрэглэгч тийм ажилд орсон.
За тэнд орсныхээ дараагаар одоо уянгийн намжлын сургуульд шилжиж очивол тэндээсээ багшлахаа одоо гараад эхэлсэн юм байна юм. 10 төгссөн хүүхэд тэгэхээр чин зөндөө багшилдаг байсан юм дээ. Тийм баг. Тийм. Тэгэл би чин 3 дугаар анги 1-р ангид авсан. Тэгээд дараа нь 3 дугаар анги аваад тэгэл 75 онд багш нарыг одоо бэлтгэх төрөл бүрийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх тийм 6 сарын курстэй байна. Тэгээд би Монгол хэл уран зохиолын багшийн курст 6 сар сууж ирээд. Тэгэл тэрнээс хойш л одоо жинхэнэ одоо багшийн мэргэжлийн ажлыг л одоо тасралтгүй 34 жил хийсэн юм шүү дээ. Уян сумын сургуульд одоос багшаар орж ажиллахад одоос хин гэдэг багш одоо сургуулийн захирал байв, ямар одоо хүмүүс байв, танд одоо заавар зөвлөж исэн одоо тэр тухайн үеийн сайхан багш нарын хамт олонныхын талаар бас ярихгүй тийм. За уянгийн сургуульд ингээд ажиллахад бол бас нөгөө би чинь хантайгаан танилцсан. Тэгээд гэр бүлтэй болсон. Тэгээд нөгөө айныгаан бол бас өөрийнхөө ажилдаа газраа татах тийм сонирхолтой хамт ажиллах. Би ч одоо бас нэг үйлдвэрт тэгээ байгаад байхааргүй байсан л да. Тэгээл багшийн ажил сонирхол орсон. Тэгээд тэнд багшийн хамт олон бол уян сургуулийн 8 жилийн сургуульд чинь сургуулийн захирал нь авирмын төгш байсан баха. Тийм. Тэгээ манай хамт олон чинь одоо маш сайхан хамт олон байсан доо авирмын төгш, Бямсрын багш, тэгээ болоож багш эднэр одоо хичээл эрхлэх захирал тэгэл одоо саран туяа багш, ланжод багш, нямдар нямдарж багш. Тэгэл манай одоо ангийн багш маань даваадаг багш хамт ажиллаж байсан. Сайхан одоо хамт олно сэхэтэн хүмүүсийн дунд одоо орж ирээд бол маш их сайхан одоо төлөвшөж одоо жинхэнэ өөрийнхөө багшлах ур чадвараа дээшлүүлж би курс сураад дараа нь багшийн дээд сургуульд сураад тэгээд ингээд өөрийнхөө мэрэгжлийг бол би ус систем дараалтайгаар дээшлүүлж ингэж ирсэн. Тэгээд ухаанд ч бас тэгээд нөгөө багш нарын томилгоо гэдэг юм уу тий одоо өөр сумдуудад бас ажиллах нөхцлүүд бас нэлээ гарч ирдэг байсан юм. Та уянгийн сургуулиас гадна өөр ямар сумдуудад бас ажилласан бэ? Тэгдэг байсан. Чин намар нэг багш нарын баг орол гэж болдог. Тэгэл багш нарын баг оролдоор чинь баахан томилгоо хэлнэ шүү дээ. Санаа дараагүй тийшээ явъшээ гэж хэлэхгүйгээр шууд томилждаг. Тэгээд 1981 онд багш нарын баг орол болоод ирсэн чинь манайхыг Баруунбаярланд руу явуулчихжээ. Тэгээд одоо би ингэж ирэмсэн байдаг одоо явахгүй гэдсэн чи тийм тоохгүй шүү дээ. Тэгээд 1981 оны одоо 8 сар чинь тэр чигээр явж чадаагүй 9 сарын нэг 8 байсан юм байна. Тийм бид нэр боловсролын одоо хэлцээс нэг чиргүүлтэй машин өгвөл манай чинь тэгэл чиргүүлтэй машинаар Баруунбаярлаа нүжилсэн шүү дээ. Говьроо. Тэгээ Баруунбаярланд ч одоо таних хүн бараг байхгүй цэрэнжигмэ төгшгээд нэг ахын төгшөөсөн. Улмаас авгаан уянг даваа гэж яахан даваа гэдэг. Тэднийхтэйгээ холбоо барайл. Тэгэл тэнд чинь ганц таньдаг айлтай. Тэгэл тэдний дээр ч өстө нэг өөрөөр л очсон чинь Баруунбаярлахад ирсэн босоогүй байд юм багтаа гэсэн чинь өөрөөр л очсон. Тэгэл өглөө онцож босоод харсан чинь цөмөр яндангүй айлууд. Тэгсэн чинь говьд ч одоо халуун болохоор яндангаа хийдэг юм биш үү? Одоо хаяан шуугаас таа. Тэгэл манай чинь нэг чиргүүлдэн дээр дүүрэн мод ачаал дээр нь 6-7 нэгтгсэн тавхуутай мөчр ачсан хуглаа. Тэгээд урталт нэгэрээ ачсан тэгээд нүүдэрч. Ангаа газраас говьроо очих бас шал өөр ертөнц орчин байгаад тий. Тийм манай чинь засваргаж байхад нүүжсэн байхгүй юу? Хангаагаас. Ахтан өнөр чинь цөмөр авахтаж явал бид нэр чинь тэгэл баяртай гэж заримдаа нойлностай баярлаа тэгэл янз бүр хэлчихсэн. Тэнд чинь бас амьд чинь нөгөө орчиндоо зөгцөн гэдэг чинь бас асуудалтай гоо тий. Тэгээ цөмөрөө хөр төлд юм байна. Тэгэл хөрн гэж хам төлж чадахгүй. Ингээл утгачаалаа чинь тэгэхээр бөө нуран болоо. Тэгэл аяндаа тэр хөдөлгөөнгүйгээр л хэвчээ байсан л та юм лээ. Үнээр гэж ихтэй юм бас. Ямар нөгөө тэр чинь бас таана сүү байдаг. Ямар холцоо саад юм. Тэгээд ямааны сүүчээс нөгөө цай сүүхээр хэцүү үнэртэй л юм. Тааны үнэртэй. Тэмээний мах хэдэн бэ? Тэмээний мах хэдэн. Манай чинь тэнд чинь бараг 5 гушмал юм хэвчээсэн шүү дээ. Тийм баг. Баруунбаярлаа сайхан утгах шүү дээ. За манай Баасан гогч маань бас
Ерөнхий боловсролын 1-р сургуульд одоо багшилж байсан зөөхөн одоо бас гэрүүлийн багш нэгэ. Тэгээд яалтчгүй одоо бас энэ сайхан нэвтрүүлэгдээр бол таны хань тэр одоо бас шовдрын адиацэр ингээд хэрхэм сайхан багшийн талаар бас хойлоо сайхан ярих гэж бодож байна. Ханыхаа талаар та хоёр манаас хэдэн онд одоо танилцж ирсэн. За тэгээд одоо бас мэдээж боловсролын салбараас хоёулаа хамтдаа зүтгэж бас ардын хүүхдүүд бас боловсрол эрдэм мэдлэг заалгах. За мөн одоо бас тэр пионерын удирдагч гэх тухайн үедээ бас тэр хамгийн нэр хүндтэйгүүд хариуцлагатай ажлыг бас мундаг сайн хийжсэн гэж би дуулж ирсэн л та. Энэ талаар бас та ярихгүй тий. За 1971 онд одоо хантайгаа танилцчихлаа. Манай их казинд гардаг байсан юм. Тий. Ондол тээлээр гардаг байсан. Тээлийн завуудаар байдаг байлаа. 100 нөгөө хүүхдүүд чинь би чинь бас тэр завуудын хүүхдүүдийг чинь бас 10 төгссөн байсан учраас бас хөөрхөн тоглоулдаг, зохион байгуулдаг тийм байсан. Тэгээд нэг бөмбөг тоглоол байж хахад нэг тийм нэг залуу нэг хөөрхөн шар залуу тэр үед өссөн хайлмаг тавиагүй. Тэгээд тэр 100 байлаанд багшилж ирсэн юм лээ төгсч ирээ. За. Тэгээд замдаа тэр өстэй авахаараа ирээл. Тэгээд тэр үедээс нэг их танилцаал. Тэгээд төрөө чинь орд юм чинь 100 байлаанаас хаяа ирдэг очдог байж байгаа л. Тэгээд зайлвал манай аав хөөцөлцөөр байгаад уян гөрөө нөгөө боловсролын сайд дасцэрэн гэж байсан бас одоо манайхан одоо төр шүү дээ. Тэр дасцэрэн сайд төрөл мөрлөг гэдгийг шилж мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэгж явж байгаад харин шилжүүлээд одоо аргаар нь хачигдaltaй юм байна гэж шилжүүлээ. Тэгээд уянгад ирж нэг дараа ороо. Тэгээд уянгийн сургуульд би тэр чинь аялаа тэгж хамтран ажилласан. Тэгээд миний анч одоо 10 хүүхэдтэй айлын хамгийн том. Энгийн заци хотгонгээ тэнүн хадаа босгонгээ Урийн заяаг мезахадагны өтиутсэн чимит хоёроо Урийн заяаг мезахадагны өтиутсэн чимит хоёроо Сургуулийн чинь урдаан барьдаг. Ийм одоо багш байсан. Тэгээд одоо галтаан бол нэлээд үйтэй ийм хүн байсан шүү дээ. Одоо зурх бичих ажлын сургуулийн бүгдийг хийн. Одоо ерөөсөн адиасрын багшгүй юм байхгүй ийм байлаа. За тэгэхээр пионерын байгууллагыг одоо удирдсан. Пионерын байгууллагыг одоо уян гүсэнд бол ер нь бүрийн дуу анх удаа одоо пионерын байгууллага ийм байдгийг шүү гэдгийг хийсэн хүн чинь миний хань шүү дээ. Тэгэл одоо пионерын байгууллагын анхны туг мөгийг олж одоо тэрнийг бас мөнгөлж ширээнд тавьж байсан. Хүүхдүүд одоо бүлгийн зөвлөлийн дараа пионерын ажил ингээл болохтой зэрэгэл жагсан одоо тэр тал байдаг. Ангийн жагсаал тэгээд нөгөө рапорт өгөөл ингээд пионерын шугам зогсоолыг өстой ном дөрмөр нь хийж эхлэлийг тавьсан. Бас овоо хэдэн жил ажилласан нэртэйж байсан пионерын төв зөвлөлийн нарийн бичгийн дараагаас одоо шагналыг бүтчихсэн, алтан медаль энэ хүртчихсэн. Тэгээд пионерын цагаан зулаа цусланд одоо олон хүүхдүүдийг авч өгөөд сургаж байсан 45 ногоор. Тэгээд хүүхдүүдийн хөдөлмөр цуслан бас сайн зохион байгуулдаг байсан. Аав минь болохоор одоо маш тийм зөөлөн сэтгэлтэй тэгээд маш их одооныхоор бол маш их тийм entertainment хүн байсан. Ингээд бид хэдийг багаас нь л ер нь одоо хамгийн эхлээд биднэрт даам зааж өгвөл тэгэл шатар зааж өгвөл 4-р ангид ороход мандлын авч өгвөл тэгэл жаахан томрол ирэхээр гитар авч өгвөл 2 ихтэй дүүд маань дугуй авч өгвөл дээшлээл унаг авч өгвөл унаг бас авч өгч ийсэн. Тэгээд имэйл нөгөө эднэрт бэлдэж өгөөл ер нь бол амьдралын бүх талаас нь манай аав бид нарыг ийм гоё дурсамж үлдээсэн байдаг. явдаг аби аз чард баяр баясгалан таньяас ихтэй шүү амьдралын гэгээлэг бүхэн аваа гэж дуудаас ихтэй
Манай аав бол их алиа нариг анч. Тэгээ олонтой хүмүүсийг ингэж бөөгнөрүүлдэг дандаа инээлгээл байж байдаг. Бас гарын их уртай. Зурн, будна, тэгэл цоолн, өрөмдөн, сийлэн ерөөсө хийхгүй мэрэгчлээ авахгүй. Бас цахилгаан босч засдаг байсан. Тэгээ энэ талаас би аавыгаа манайхан ер нь хинхэн аавынхаа гарын эвдүүтэй гэж ярьдаг тийм ээ. Тэрийг нь их одоо өвлсөн. Одоо юмхнаар юм хийчдэг, багаж өрөөл одоо янз бүр юм хийчдэг. Тийм аавынхаа тийм сайхан юг бол бид нар өвлсөн. Тэгээ манай бид 6 бүгдээрээ их бас их нариганч гэх юм уу алиагшин яриатай. Нариганчгээс илүү одоо ямиг дандаа эргээр хүлээж авдаг алиагшин зантай хүмүүстэй их нийтж тийм зан чанаруудын аавынхаа зан чанарыг өвлж авсан. Тэгээ манай аав бас урлагийн их мэдрэмжтэй юм байсан. Манай тэгтэл бүх төрлийн хөгжим байд. Баян хуур, гитар, яочин, одоо бүрээ бөмбөр гэл бүхэл хөгжим байдаг гэсэн. Тэгээ манай тэрийг бол том ихч маань жахан арай төлхөө өвүүлж авсан гэх юм уу да. Манай ханы дүүнөр бол одоо бүгдээрээ ажил амьдралын цагтаар бол бүгдээрээ ингээд гарцсан. Аав ээж хоёр бол бас аав бол бас тэтгэвртэй гараад бас нэг удаагүй зайлвал маш төлгөө хүн төлөв төвшин одоо сайхан хүн байлаа шүү дээ. Ажлыг өстө ном журмаар нь хийдэг юм бас ямар сайн аюург нэг тавьжсэн гэсэн. Та нар одоо энэ шоп дургаа шиг л ажил амьдралаа зохицуулжээ гэдэг. Тэр үед бас нэг ажил яхан цалгаар дуулдаг ус цагаан барьдаг байж л аав бол яг цагаан барьдаг тийм байсан л тэгжилжсэн гэж ярьдээ. Тэгээд ийм сайхан улсуудын гэр бүлд орж би ч одоо эднэрийн бол жохон байхад нь тоёг одоо 8 дугаар ингээд байхад нь би одоо энэ айлын босгоор алхаж айлын том гэр болж орж ийлаа. Миний ах бол өстэй үгээр хэлшгүй үнэхээр мундаг хүн байсан. 11 дүүгийн бүрс үлгэр дуурайлтай хүмүүжүүлсэн. Тэгээ ажилдаанч авьяастай шодрог үнэнч хөдөлмөрч хой хүнийхээ хувьд ч гэсэн ерөөсө том ахыхаа өөргийг өстэй бүрэн дүүрэн гүйцэтгсэн агуу хүн байсан. Манай одоо ханчин бол 91 онд одоо биеийн байдал тааруу болоод энэ хугацаанд бол яг ажиллаан бол орхигдуулаагүй, амьдралаа орхигдуулаагүй, өр хөвгдөө орхигдуулаагүй, ус ажлын хохироогүй одоо ингэж зүтгэж ирсэн. Тэгээд манай сумынхан бол намайг хөснөр бол мэднэ. Тэгээд ер нь бас яаж ажилласан, амьдрал ах үе ямар байсан энэ талаар бол бас мэдэх усуд олон бий. Тэгж л явж ялаа да. Аа маань яагаад өвдөх болсон гэхээр одоо тухайн үед миний мэдхээр дотор байранд идэх хүүхдүүд нөгөө цас бороо шурганаар ч юм уу гэрээ санаа төдөөний хүүхдүүд явцдаг байсан байхгүй. Тэгэнгүүт л нөгөө унаа малтаа хүн их ховор. Тэгэл аавыг л за яваарай чи юм яваарай тэрний хүүхд тэдний хүүхд орохчиж гинэ гэл. Тэгэнгүүт аав маань гэрэлтэй гэрэлгүй мэцэглээр ингээл шөнө орой яваал харанхуу гэрэлтэй мэцэглэгээр бол хад асгар үнсэл ингээл их бэртэл авч яснаас болоо тархинд нь удаан хуралсан юм цус хураа тэгэд нэг тархинд нь харуулт өгөөд 2 удаа их хүн тоглоонд тархины хаглаанд ороод ингээ хэвтэрт ороод манай аав 14-5 жил хэвтэртэйсэн. Тэгээ бид нэр аавыгаа ингээд хэвтэрт байхад нь бас нэг хүний өчтөө хүний сэтгэл зүй их хэцүү. Тэгээ манай ээж тэр ажиллаа хийгээд хажуугаар нь 6 хүүхдээ өөцөж өсгөхийн хажуугаар аавыг маш их сайн асардаг байсан. Манай одоо хүмүүс бол 1-2 сар хэвтээд сүүжин цордог байсан бол манай аавын сүүж хизээч цорж байгаагүй. Маш их тийм хайр халамжтай, бүртээмжтэй, түмний хүүхдийн төлөөстэй цаг нарг өдрөхийн хажуугаар аавыг бол өстой маш сайн асарсан, сайн ээж, сайн хань, сайн багш, хүндэн ээж чинь. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө одоо ээжигээ сайхан магтаж хэлж байгаагүй юм байна. Миний ээж бол өстой гайхамшигтай сайхан мундаг гэж боддог. За манай ээж бол ер нь маш их хариуцлагатай, тэгээд тууштай одоо нөгөө үр хүүхэд, гэр бүл, ах дүү төрөл садандаа бол маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ ээж маань бол маш их нөгөө бие сайхан авч явдаг. Тэрийг нь одоо бид нар дуурайхыг хичээдэг. Хинтээ хангаа сойны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг болсон ой хүчийн уулна. Миний шарга намны өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон элсэн махан далаанууд
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Хэлэн он туулын тунгалаг ариун мөрнүүд хотол орны эм болсон горх булаг расанууд хөвсгөлөөс бүрийн гүн цэнхэр нуурууд хүн малын ундаа болсон тойрон бүрд оснууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй найс зайшултсан тэнгэр сайхан нутагтай 4 цагийн улиралд нь дураараа нүх нутагтай 5 зүйлийн тарианы хөрс шороо газартай энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Холих газраас галалтсан цас дүндэр хайрхнууд хөх тэнгэр цэлэмсэн хөдөө хэрцээд мууд улаан бараа гаргасан ноён шуух сардгууд хүний сэтгэл тэнийсэн уужим амьсгалт талууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Паско өгч маань ихээс хідүүлүүлээ тийм ээ одоо төрснүүдийн талаар бас ярихгүй. За би чинь нэхээс тавуулаа. Би хамгийн том нь. Тэгээ миний дараа Ариасрын гэж нэг эмэгтэй байдаг. Тэр нэг айл дургуулсан. Тэгээ бас Нэргүй гэж би бас айл дургуулсан. Бадам гэж айлд. Тэгээ доороо Дулмсрын, Лавсрын гэд. Тэгээ би одоо айлын ууган болохоор бас дүүнэрийн төлөө их санаа тавьж өөрөө сэтгэл зовж ингэж явдیں۔ Тэгтээ дүүнэр минь даадайчгүй одоо хичээгээ яаж байгаа ингээл намайг насгаж байгаа болохоор бас надад илүү санаа тавих нь одоо их болдгий байна. Айлын том бохын тэгээд дүүний дараа нь одоо айлын зургуул байхад одоо бүгдээрийн дүүнэртэй дандаа өлөрчшээ болж дандаа одоо тэднийхээ сайн сайхны төлөө сэтгэлээ зориулж өргөлжил одоо анхаарал тавьж ингэж ирсэн ийм хүн болохоор одоо бид нар маш хүндэтгэж хайрлаж явдаг гэдэг одоо илгэд таатай байна. Манай баасгүй бол ерөөсөө багш болоход л зориулагдсан хүн шиг тийм одоо арын шинтэй, тийм одоо үйл хөдлөл үг яриа нэмэгцэгцтэй одоо миний моёгч гэсэн сайхан охиноо өстө хүний дээдэр ингэж сайхан бэлтгэж хүмүүжүүлсэн ийм сайхан буянтай одоо хүмүүсээ гэж би одоо ингэж боддtii. Одоо саатыг ч бол Баасуугийн маань ээж бол миний хамгийн том эгч. Ингээд миний хамгийн том эгчийн маань сайхан охин ингээд багш болж бас биднэрийнхаа дунд үр хүүхдүүдийнхаа дунд ахын дүүсийнхаа дунд одоо ингээд хамгийн нэр хүндтэй, хамгийн намблаг, хамгийн зөөлөн ийм сайхан хүн байдимаа. Тэгээд миний Баасууг бол ерөөсөө бид хоёр бол бүр хар багасаа л одоо гарвч оровч хамтдаа ингээд 70 гаруй жилийг туулаад хоёулаа ингээ сайхан насыг наслаад ингээ сайхан явж байгаа. Тэгээд би бас үүдээ бол аз жаргал сайн сайхан бүхнийг хүссэн өрөө. Баасангүй өгч маань одоо өөрийнхөө өр хүүхэд төдийгүй төмний одоо олон шавнар төдийгүй ах дүүс бидэнд одоо байнгын одоо сургаал юм хайрлаж явдаг. Байнга одоо биднийхээ төлөө гэсэн сэтгэлээр ханддаг. Их сайхан сэтгэлтэй. Тийм ч учраас одоо өөрийнх нь үйлс бүтэж ингэж явдаг. За таны хувьд одоо яг бас нэг хобби гэдэг юм уу тийм ээ чөлөө цагаараа бас юу хийдгүү энэ талаараа бас яриул те. Би чинь тэтгэврт гарахаас өмнө тийм өсөө оролдож чаддгүйсэн. Тэтгэврт гараад нэг 8 хийх гэж үзсэн би нэг 2004 оноос. Тэгээд 8 хийгээ сууж ахсан зүгээр л нэг лангууны ард суугаад аймааргүй. Тэгээд нэг хатгамал оролдоод хэрээсэн хатгамлаар. Тэгээд тэр хатгамлаар одоо би чинь их олон юм хийсэн. Нэг морины толгойтой юм ингээд 7-8 төрлийн хатгамал хийсэн. За тэгэл одоо энэ гэртээ хүүхдүүдээ өөр бүтээлтэй юмнууд зөндөө хийсэн байгаа. Одоо тэр мөрөөдлийн байшин, тэр тоогоос тэгэл юу байна? Дайлан
оролдог байлаа шүү дээ. Тийм одоо ингээд хөргөндөө одоо тэр нэг дайлан байж юм. Хөргөнд одоо 2 хөргөндөө дайлан оруулж ялаа, 3 хүүдээ дайлан оруулж ялаа. Тэгээд дайлан орлно гэдэг чинь бас нарийн нүдний хараа уур юу ордог бас нэлээд сүрхий. Тэгээд одоо эднэр хэрэглээл яхаа тэгэл гайгүй шүл байдаг юм байлгүй дээ. Тэгээд өөрийнхөө сүулдээ одоо бас яхан одоо юу гэдгийг өөрийнхөө бие махбодыг одоо тайвшруулах гэдэг юм уу одоо оюун санаагаа төвлөрүүлж зорилгоор бас би мандала гэж одоо тийм юмны сургалтанд суугаад тэгээ мандала одоо өөрөө өнгөний будгаар будаад ийм юмнууд зөндөө хийж байгаа. Тэгээд бас одоо нум тараваа гэдэг одоо тэнд байж тэр нум тараваагаар одоо бас хичээлээд бас чамгүй бас нэг 10-аас 5-ын онцох чиний нийл нэг тиймэрхүү юм хийгээл ингээл өөрийгөө бас сүүлийн үед бол жаахан зугаад суулаад тэгэл бас бясалгалд явж гин би чинь 10 хоногийн бясалгалд суулаа. Бас 1-2 хоногоор суулаа. Тэгэл бас өөрийнхөө эрүүл мэндэд талаа өөр хүүхдтэй бас нэг яагаад байхгүйгээр өөрийгөө аваад явчихснаатай ийм сүүлийн жил жаахан хийгээл. Ингээл байж. За эднэр маань миний анхны шавнар байгаа юм. Тий. Одоо ингээд багштайгаа зэрэг ингээд өтлөөд бас тэтгэврийн гавьяаны хамгаалалтанд гарчаад үр бүтээлтэй ажиллаад байж байгаа. За анхны шавнар гэдэг чинь юусоо сэтгэлээс гардаггүй. Өөрөөр хэлбэл одоо тэнд тэгээд нөгөө зураг хөргийг харсан чил тэр хаа явна энэ хаа явна гэдэг ингээд нэр чи багштайгаа их ойр татна. Тэгээ миний хамгийн хайртай. Анхны юм болохоор илүү дотн байдаг хүүхдүүд байгаамаа. Тэгээд эднэртэй маш баярлж байна. Ингээд ач холбогдоод ингээд хүрээжсэн маш баяртай байна. Баасангүй агш маань биднийг 4-өөс 7 дугаар анги хүртэл дааж явсан. Тэгээ багштай бид нар аягүй хайртай. Бид нар тухайн үед биднийг ээж шиг л одоо биднийг хайрладаг. Тэгээ одоо би өөр багшийг ээж багш гэж хэлдэг шүү дээ. Тэгээ одоо бид ч одоо баргал үеийн юм шиг л одоо боллоо. Тэгээ багшийнхаа энэ хөрөг нэвтрүүлэг хийж гаад бас хүндэтгэл үзүүлээд багштай одоо бэлэг барьж байна. Тэгээ багш маань одоо цаашдаа урт удаан насалж бидэнтэйгээ хамт олон жил байхын ерөөл тавьж байна багштай. Тэгээ хамт олноо төлөөлөөд 1982 оны 8 дугаар анги төгсөлтийг төлөөлж Тэ Батмөнх бид хоёр маань ирлээ. Тэгээд та нартай бас баярлалаа. За энэ багштай уулзгаар хүндэтгэл үзүүлэлтээр ирсэн энэ хүүхдүүд 85 оны 8-ийн үе ангийнхан байгаа юм. За 8-ийн үе гэдэг ангийнхан ч одоо их мундаг хүүхдүүд ээ. Манай ангийнхан ч одоо юмд одоо ахваачтай соёл нөхөрлөлийн анги байгаа тийм ээ. Орч одоо манай анги чинь аваргууд чинь 8 дугаар ангида юугаараа байлаа. За олон одоо онц сургалтнуудтай тэр үедээ одоо манай анги чинь сурлагаараа тэргүүний анги байлаа шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгээд тэр чигээрээ 8 дугаар ингээ төгсөөс мөрөө бас гадаа дотоодын олон сургуульд явсан бүгдээрээ одоо ажилд амьдралдаараа гарч ирээд бүгд одоо сайн сайхан яваа. Тэгээд их бүгдээрээ хоорондоо холбоотой манай хүмүүс чинь ойр их уулздаг тийм ээ. Өөрөөсөө сайхан уулзалт зөндөө зохиосон. Тийм ээ. Тэгээ гоё альбом хийсэн. Одоо тэр альбом ч одоо багш тэр чигээрээ байдаг шүү дээ. Та нарт одоо байгаа багтай тийм ээ. Тэгээд одоо өргөлж одоо багшигаа гэж багштайгаа ойр дотн байж ингээд одоо яг л миний үр хүүхдүүд шиг байдаг та нарт маш их талархдаг шүү багш нь хайртай шүү. Yagan bihirle ahyat dusahwi zaroledimi yurtum çötü çildisen sen yukudu
За манай 8 анги бол тухайн төгсөл дотроо бас нэлээд сурлагатай юмд одоо хүмүүжлийн ажил, нийгмийн застай хөдөлмөр бүхий л ажилд одоо оролцдог. Одоо бусдыгаа одоо урайлан оролцдог тийм хамт олон байсан. За багш маань бол одоо биднийг удирдах, амьдралд хөл тавих эхлэлийг маань тавьж өгсөн ийм өчтэй баяртай багш байгаа. За баасан багштай бол одоо маш их талархаж, баярлаж, хүндэлж явдаг. 85 оны нөгөө хавар 8 дугаар ингээд төгсгөө бол тэгээ цөмөр одоо сургуулиа төгсөж байгаа гэж хүндэр сэтгэлтэй. Тэгээ хүүхдүүд бас нэг өөрсдийн хэмжээнд нэг банкад гэж нэртэй. Одоо тийм зүйл дороос идэж уух маань цуглуулаад тэгээд нэг ширээ засаал ингээл тэгж тэмдэглэдэг байсан. Тэгээд тэн дээр би гинтэн цэвэд бас хилжсэн санагдчихэв. За гинтэн цэвэ бас тухайн үедээ бол бас ангийн нэлээд манлайлагч хүүхэд байсан. Тэгээд за чи энэ дээр чи нэг ангийнхан төгсөлтөн дөөрөө чи нэг одоо нэг үгэл шүү. Одоо чи нэг юм бэлдэж ирээрээ. Гэсэн энэ чи бас нарийн чи бас үгэл сүрхий хүн л дээ. Тэгсэн тэгээд энэ дээр багшаагаал толгоогоо илээд гуйдаад байсан. Тэгээд энэ дээр шүлгээ бэлдээж ирсэн. Тэгээд унсан шүлэг нь энэ байгаа юм. Тэгээд энэ шүлгийг нь бол би одоо эдийн хүртэл ингээд хадгалж байгаа юм. Тэгээд өөрөө одоо энийг жинхэнэ дуу хоолоогоор зохиосон шүлгээ унших баха. За ингээд багштай үнэхээр баярлалаа. Манай багш ийм мундаг. Одоо 40 жилийн өмнө би одоо ингээд шүлэг бичсэнээс бараг өөрөө санахгүй хад ингээд шавь маань тэдэнд ингээд бичсэн ингээд хажууд нь тэмдэглэл ингээд хадгалсан сайн надад өглөө. Тэгээд би мартцсан учраас харж уншихгүй болохгүй нуучлаарай. Арай хүнээр бичүүлчих байгаа. Тэр үчирээ тийм байгаа. За дурсамж. Эрдмийн ширээнд суусан ингүй жаахан байхаас ижилтэн дасан нөхөд минь энд цөмөрөн цугларлаа. 77 оны намар даанч жаахан 8 настай далай шиг эрдмийг сурахаар дарвин цуглан ирцгээж билээ. Цуглан шүгсэн тэр цагаас цугаараа сайхан дасчиж билээ. Цуцшгүй эрдмийг шамдан сурцсаар цуг нэг ангид орцгоосон билээ. Түүнээс хойш одоо 8 жил өнгөрч том богино хугацаанд үнэж нөхөд болж 8В гэдэг нэгэн ангийг үүсгэж 80 жил өнгөрөвч мартагдахааргүй болжээ. Энэ сайхан нөхөрлөл эрдэмт сайхан багшаа эрдмийн сарвал сургуулаа энэ насандаа эндүүрчвэ мартаарай эргцүүл санаж яваарай. 1985 гэсэн байна. За баярлалаа. За манай 8В анги байгаа эднэр. За эднэрийг би 28 одоо 21-р төгсөлт. За ангийн дарга нь Баатар сүх. Тэгээ 28 сурагчтай. За эднэртэйгэн бол бид нар бас маш их ойр дотн байдаг. Эднэр маань үргэлж одоо багшаагаа ингээд манай хүүхдүүд хөөрхөжтэй хаал явна хоорондоо их үргэлж холбоотой. Ингээд энэ том болсон хойно ч гэсэн одоо үргэлж биентэйгээ ингээд холбоотой. Наанцaan одоо баяр ёслол одоо юу гэдэг хүн тохиолдох бүхэл зүйл дээр нь одоо биентэйгээ хамт байгаа би одоо бас эднэрийнхээ өмнөөс хооронд нь баярлж идэв. Тэгээ энэ хүүхдүүд маань одоо цөмөр төлөв даруй манай эднэр чи ерөөсөө нэх одоо юу гэдэг тийм жих халууцуулсан тийм хүүхдүүд сурагчд байгаагүй. Тий сайхан даруй төлөв хүүхдүүд 8 дугаар ингээд төгсөөл тэгээд одоо өөрөөсөө ажил амьдралыг өгөөд ингээд сайхан амьдралтай яваад одоо би их баяртай байд юм аа. 1986 онд 86 оны 21-р төгсөлтөд 8В анги 28 хүүхэдтэй төгссөн. 28-аас ч одоо 17 эмэгтэй 11 хүүхэд төгссөн. Тэгээд манай багш чинь биднийг 8 дугаар анги яг төгсөх жил дааж тэр жилээ нэг жил бид анги даасан багшаар байж төгссөн. Багштай тэгээд эрүүлэг сайхан бүхнээ хүссэн өрөөж цаашдынх нь ажил амьдралд нь сайхан бүхнээ хүссэн өрөөё.
хөгжмийн өдрүүдээ зүгнэн баясаад гэрэлт ирээ. 21-р ангийн төгсөлтийн хүүхдүүд одоо багштайраа ингээд хүрээж ирсэн байна. За их сайхан байна. Хүүхдүүдтэйгээ ойр хавьд бас тааралдаагүй хөөрхөн байна. Багштай хүндэтгэл үзүүлээд ингээд ирж байгаад маш их баяртай байна. За манай ангийнхаа хүүхдүүд чинь маш их хөөрхөн хөгжилтэй, хөдөлгөөнтэй ийм хүүхдүүд байсан. За ангидаа бас нэлээд одоо зохион байгуулалт сайтай. Бусад ангиудаас бас янз бүрийн дууралдаан тэмцээн мөрөмдөр бас манлайлдаг тэргүүний ийм хүүхдүүд байсан юм аа. Тэгээ энэ хүүхдүүдийг бас дурсан санахад их таатай байна. Багшидтайгаа одоо бас холбоотой уулздаг. Одоо бас уулзалт зохион байгуулалтанд багш нь бас очиж байсан. Тий. За ингээд та нартай маш их баярлж байна. Та нарын чинь нөгөө багын дүр төрхөөр нь нөгөөс хэлгүйдэж яажгүй яаж тоглоом наадам хийж ямар байсан бэ? Тэргээр нь илүү тод санаж штэ багш. За юуны өмнө төрлөх нутаг уян сумын маань 1-р 10 жилийн түүх 100 жил энэ жил тохиож байна. Тэгээд бид нэр 2001 онд Баасах багштайгаа 8 б ангийг төгсгөөсөн хамт олонныхоо төлөөлөл болоод бид гур ирсэн байна. За багштаа энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаад нь бас баяр хүргээд түүх 100 жилийн мэндийг бас хүргье. За тэгээд багш маань уртудаа сайн сайхан жаргаарай гэж өрөөё. За манай анги 8 б анги 24 хүүхэд төгссөн. За бид нэр бас яг шилжилтийн насны дунд ангийн 5-аас 8 дугаар анги хүртэл багшийнхаа гар дор төгсгөөсөн. Бид нэр бас нутаг орондоо Монгол улсынхаа өнцөг болон бүрт бас ажил төрлөө сайхан амьдарч байгаа. Багшийн маань бас заасан эрдэм мэдлэг биднэртний амьдралд нөлөөлөл сайхан настандаа сайхан явж байна. Багштаа бас баярлж явж байгаа шүү гэж манай ангийнхан маань дамжуулсан байгаа шүү. Та 34 жил багшаасан тийм ээ. Тэр хугацаанд бас одоо олон мянган шав нарыг одоо бас эрдэм мэдлэг заасан. Тэр дундаа бас энэ Монгол хэл хорон зохиол гэж тухайн үед одоо хүүхдүүд нөгөө нэг бусад хичээлүүдээс нэг онцлог зүйл байгаа даа шүү дээ. Нэг уншиж бичиж одоо монгол хэлний тэр гоо зүүн мэдлэг боловсруулах гэл олон талын одоо бас нэг арай өөр онцлогтой хичээл юм байлээ шүү дээ. Тэгэхээр та бас нэг өөрийнхөө мэргэжлийн бас онцлогийн талаар бас нэг хэлээдэггүй тийм. Монгол хэл гэдэг бол одоо бидний одоо төрлөх хэл. Тэгээд монгол хэлний багш гэдэг бол бас энэ монгол хэлний мэдлэгийг одоо хүүхдэд бүр багаас нь зөв одоо эхлээ сайхан ярьдаг болгох талаас нь. Тэгээд энэ хэлэн бичгийн хэлний зөв алдаагүй бичдэг болгох талаас нь. Тэгээ уран зохиолын хичээл бол одоо яруу тод сайхан сонсголонтой уушдаг одоо тэр бичигдсэн зүйлийг өөрийн зүрх сэтгэлээрээ мэдэрч уншиж хэлдэг болох талаас нь бол бас их нэлээд чармайлт гаргадаг хүүхэд бүртээ ажилдаг юм лээ. Тэгээ гэцүүлдэ Монголын зөв бичиж сургана гэдэг бол хүн одоо амаараа хэлснийг бол хэллэгээрээ бичих юм бол буу алдаа байдаг. Тэгээд дөрвөн барилчээр бол бас одоо хүртэл дөрөв чинь бас бичиж зөв бичиж чадахгүй алдаатай улсууд бол зөндөө л байх юм. Тэгээд энэ дээр бол бас нэг монгол хэлний одоо энэ дөрмийг нэг яг мөр зэгцтэй юм болох ийм талаас нь бол одоо манай боловсролын байгууллагаас эрдэмтэн мэрэгдүүд профессорудад их л ажиллаж байна. Энэ талаас бас нэг жаахан иргэд бүхэн л одоо яг нэг их хэлийн зөв үзэмжтэй болгоо талд нь л одоо нэг одоо юу гэдэг нь улсын бодлого цаанаас одоо нэг бүр байгаасаа гэж бас бодоол байдیں۔ Анхны одоо нөгөө анги даах гэл багш нар чинь анги даа төгсгөх ангийн багш болох гэл энэ бас нэг багш хүний бас нэг мартагдчихгүй сайхан дурсамжууд бас байд юм лээ. Та анх одоо хэдэн онд хэдгээр ангийг одоо авч одоо төгсөж ирсэн. Ер нь одоо бас энэ хугацаанд бол хичнээн 8 10-ыг төгсгсөн юм бол та тэр талаараа бас нэг мэдээлэл өгвөл. Би чинь ингээд нэг 72 73 оноос хойш ингээд багшилсан юм байна. Тэгээд 73 оноос туршлагатаа 74 онд 4-р анги төгссөн. Анхныхаа ангийг аваад тэгээд 7 хүртэл 74-өөс
81 он хүртэл авч ирсэн анхны одоо би чинь дунд ангийн багш болсон шүү дээ. Тэг дунд ангийн багш чинь тэгээд надад зэрэг төгсгөл авч ирсэн. Анхны анги маань тэр. Тэгээд би чинь энэ хугацаанд чинь 8 дугаар ангийг 4 удаа төгсгсөн. 5-аас 7 дугаар ангийг 4-өөс 6 дугаар ангийг 2 удаа, 5-аас 7 дугаар ангийг 3 удаа ингээл төгсгсөн дээ энэ хугацаанд. Манай Монголын нэг сайхан үг дээ. Багш өвийн барилгыг тий үеийн үед одоо сайхан багшигаа хүндэлдэг, шавнарыгаа багш нь байнга бодож болгоож өгдөг гэх. Энэ сайхан одоо зүйлийн талаар бас та юу гэж бодож байна? За шав багш хүндүүлэрээс шаваас илүү эрхэм зүйл байдгүй юм гэсэн. Тэгэл хаач явсан л нөгөө миний шав энэ тэндийн хурд чинь хичээл заадаг байсан, ангиудэрдээс айч юм авах хүүхдүүд багш минь гэл ингээд үрэж ирдэг. Тэгэхээр энэ багшийн мэрэгжил бол өстой нөгөө нарт ертөнцид байхгүй нандин сайхан алд гагцхүү багш хүн заяаж гэж хэлсэн байдаг. Яг энэ үгээр үнэхээр ховор юм гайхамшигтай мэрэгжил. Тэгээд би багш болсондоо бол маш их бахархтыг. Тэгээд энэ олон сайхан шавнартайгаа заримдаа жилдээ одоо ойрхон уулзах чаддгүй. Заримдаа бол бүр хэдэн жилийн дараа зарим нэгтэй уулзаж таарлах юм. Тэгтэл нөгөө халуун дулаанаараа багш минь гэл ингээл уулзахаар ямар сайхан юм бэ нэр үнэхээр би бахархтай шүү дээ минийх. Тэгээ би бол одоо хүүхдүүдээ бол үргэлжил сайн сайхан яваасаа сураг ажиг тавиал тэр яаж гэнэ үү, энэ яаж гэнэ үү, тэр тэгж гэнэ үү гэж бас ингэж дандаа санаа тавьж идэв өөрийнхөө хүүхдүүдийн л адилаар. Ингэж л бодож өгдөө. Тэгэхээр бол яа харахгүй одоо нандин холбоо бол үргэлж насан туршдаа л байх юм байна. Уянгийн 1-р сургуулийн одоо бас ажлын хугацаанд бас байгууллагын авраг, сумын авраг одоо багшаар бас удаагаар бас тодорч ирсэн юм байл шүү дээ. Оо тий. Би чинь Баруун Баялаанд байхдаа сумын авраг багшуулж ирсэн. Тэгээд уянгийн дээрээд сумын авраг багш. Ингээд би сумын одоо 2 удаагийн 2 сумын авраг. Тий. Авраг болсон юм байгаа юм. Тэгээд одоо би чинь бас миний чинь ер нь ажил амьдралын гол оргил бол ер нь 84 оноос хойш одоо 2000 он хүртэл миний одоо бүтээлийн ажил бүтээлийн одоо чухал үеуд би ч одоо тарах материал бас нэлээд би дааж хийж ялаа. Тэр тестийн арга гэж би бас нэлээд сайн одоо өөрийгөө хэрэгжүүлсэн гэж боддیں۔ Анги бүрээр, бүлэг сэдв бүрээр, бүлэг сэдвээр, бүлэг сэдвийн одоо шүүлгийг их авдаг байлаа. Тэгээд ирэх юм бол одоо хүүхдүүд чинь бас хамаагүй итгэвхтэй өөр байдаг, гоцрогдол бол бас байгаа байдаг. Ийм байдаг байсан. Тэгээд сургууль багш нар бас эндвжиж орон нутгийн тэмцээн оролдоонууд нөгөө бүсийн тэмцээнүүд бас зөндөө явдаг байлаа. Сургууль төлөөлөөд энэ хооронд чинь би бас сургалт семинар зөндөө явдаг байлаа. Энийг багшлагынхаа хажуугаар бас сонгуульт ажил хийдэг байсан. Би чинь дотроо нөгөө монгол хэлний заа харгын нэгдэл, нийгмийн ухааны заа харгын нэгдэл гэдэг би бас үйлдвэрчний хорооны орон тооны сумын орон тооны бас одоо дарга нь бас хэдэн жил хийлээ. Тэгтээ бас энэ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ бусд энэ эмнэлэг бусд одоо цэцэрлэг одоо энэ байгууллагуудын үйлдвэрчний чиглэлээр бол бас нэлээд арга хэмжээ авч тухайн үедээ бас нэлээд хийх гэдэг юм уу. Тийм байлаа. Ажил төрлөөс нь хамаагүй гаргасан байх юм бол өргөдлөж нэг угсууд нэрэл одоо намайг ингээд ажлаас гаргалаа гэхдээ бичээл буцааж ажилд нь оруулах жишээний үйлдвэрчний байгууллагын ажлыг бол бас гайгүй бас хийж ялаа. Тэгээ сүүлдээ бас нөгөө ард жишэл гараад тэгээл юм бас нэг жаахан өөртөөшөө хамдаал тэгээл ирснээс хойш тэгээл тэр үйлдвэрчний байгууллагын яг жинхэнэ нэр хүнд бол тэр үеэс бас нэг жаахан унсан гэж боддоо шүү дээ. Ажилчин ангийг бол маш сайн хамгаалдаг ийм байгууллага. Бид нар чинь татвараа өгдөг, тэргээрээ амралт цуглалд явдаг. Бас янз бүрийн зохион байгуулалтыг бас нэлээд хийдэг байсан. Таавс энэ тухайн үед бол би их л одоо урамшуулгад шагнагдж байсан. Тэгээд нэг ардын боловсролын тэргүүний ажилтан болсныгаа би нэг хүн бичгээс нас мэдчихлээ. Оо тийм. Нэг хүн бичсэн нэг үдээс хичээл тараал ингээл уншижсэн чинь
багш нарыг одоо боловсролын тэргүүний ажилтнаар шагналаа гэсэн юм байна. Тэгэл уншиж ийсэн чинь нарийнтэй сумын 8-ны сургуулийн багш төмөгчүүд төр уянга сумын 8-ны сургуулийн багш баасан хөө гээд хэдэн хүний нэр байд юм. Гайхлаа би. Энд чи тэг юу вэ гэж нөгөө хандаа хийлээ чи хоёулаа дахин уншаад байгаа нөгөө хүн монгол хүчээр байгаа шүү дээ. Чи яа харахгүй л байна дээ гэл. Тэгэл маргааш нь сонингоо барайл ган үлэг өгч захирал байсан юм. Тэгэл сонингоо барайл багшаа би нэг шагнагцсан шиг байхыг гээл орчлоо. Тэгсэн чи ган үлэг өгшөөгаад алуу таа унштай л гэж юм. Тэгэл ийн гээл. Тэгэл цөмөрөө тэнд захирлын конторт байсан улсууд уншлаа. Тэгээ яа харахгүй шагнагцсан. Тэгээд захиралд тэр доотлолт нь байсан дээр утас муц байна. Хүн бүчиг саний газрын эрхлэгчийн сайн юу утас байна. Тэрлүүн залгаад ингэсэн чинь авч яана тэгсэн чинь ингээд манай багш ийм шагналаар шагнагдсан байна гэсэн чинь хүн бүчиг саний 10 жил байгаагаар шагнагдсан танаа багшээр одоо ийм одоо амжилт гаргаж ангамт олно хүн бүчиг саний Монгол бүчиг сурах ажилд ингэж яасан учраас тийм хэлж. Тэгээ одоо энийг яах вэ гэсэн чинь хүн бүчиг саний газраас ирж авах гэх. Тэгэл намайг чинь бачаа би чинь бачимдаа Улаанбаатар руу ороод тэр нэга авцарч манай багш нар чинь бүгдээрээ сайхан тэмдэглэжээ л. Тэгээс тэгэл одоо шагналууд бол байсан одоо жоохчгээр шагнагдчихлаа. Тэгэл энэ нөгөө заах аргач цол тэмдэгээр тэгээ тэргүүлэх зэрэгтэй гэж заахаар тэргүүлэх зэрэгийг авчихсан. Тухайн үед бол заадаг хичээл нэр юм бол бас хүүхдүүдийг бол нэлээд олон жил амжилттай сургаж ирсэн дууд бол байгаа. Төлөв сургуулийнхаа сайхан талаар бас ярихгүй юу тийм ээ. Одоо энэ сайхан Алдардан гавьяатны үлгийн нутаг та энэ сайхан одоо олон алдарт нөтөрөн гарсан Уянга сумын 1-р сургуульд бас ажил амьдралаа зориулж энэ нутагтаа бас өөрийнхөө бүхэл зүйл бас боловсролын энэ цаг хугацааг бас өнгөрүүлсэн та бас одоо энэ сургуулийнхаа талаар бас өөрийнхөө бодж өгдөг зүйлийг бас ярихгүй тийм. За миний сургууль бол энэ одоо ууган сургууль. За 100 жилийнхээ одоо ингээд тэмдэглэж байгаа явдал бол түүхэнд одоо маш их одоо 100 жилийн хугацаанд олон он жилүүдийн чухал одоо үйл явдлууд болж өнгөрсөн. Энэ үед олон араб багш одоо ажил амьдрал одоо бүгдийг одоо энэ зориулж явсан юм том одоо их айл юм аа тийм. Тэгээд энэ их айлын бий усны гишүүн болж явсантай бол маш баяртай бай. Бүгд л одоо өөрийнхөө эзэмшсэн мэрэгчлэрээ одоо хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажилд одоо өстой үнэнхээр л багш нар ч юм бол нойр хоол үздэг шүү дээ. Бид нар чинь тийм илүү цаг маг юу тийм байхгүй шүү дээ. Өглөө очиод ороод гэртээ очсон чил нэг баахан цүнх дүүрэн тор дүүрэн дэвтэртэй ярин нөгөөдгөө засан монгол хэлний багш нар бол их одоо ачаалттай байдаг байсан. Байдим да ер нь бол тэгж ажиллаж байлаа. За тэгээд өнөөдөр бас Уранга аймгийн маань ууган сургуулиудын нэг Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургууль үүсгэн болсны түүхт 100 жилээ олж за тэгээд энэ сайхан жилийг тохиолдуулаад энэ сайхан сургуульд бас ажиллаж хөдөлмөрлөж за Уянга нутгийн одоо бас хүн ардын төлөө боловсролын салбарт бас олон жил өрөвдөлтөй ажилласан сайхан багш нарынхаа алдар гавья тууж өнгөрөөсөн ажил амьдралын талаар бас хөрөмж байгаа энэ сайхан нэвтрүүлгийн урилгыг авч одоо бас оролцсон танд бас талархал төвшүүлье. За гялалаа маш их баярлалаа. За тэгээд одоо би тэрийг үзэж байгаа нийт одоо үзэгчид болоод нутгийн олон түмэндээ сургуулийнхаа одоо түүх 100 жил мишгээ төвшүүлээд бас сайхан өрөөлөг хэлэхгүй да. Бидний унган сургууль Уянга сумын намсрынгийн нэрэмжит одоо Уянга сумын 1-р сургуулийн 100 жилийн ой энэ их босгон доор одоо сайхан нэвтрүүлэгт оролцож ийм нэвтрүүлэгт оролцох боломж олгосон одоо энэ нэвтрүүлгийг удирж байгаа мөнхтөр одоо хамтран зүтгэгчд нь одоо шавь нартаа одоо ах дүү нартаа одоо өөр хүүхдтэй одоо бүгдээрэнд нь талархал илэрхийлж байна. За ингээд Уянга сумын сургуулийн 100 жилийн ойд одоо манай сургууль хамт олон маш их одоо хүчин зүтгэл гаргаж их одоо олон багтан амжилттай эхлэлийг тавьж эхлүүлж байгаад маш их талархаж байна. Ингээд сургуулийнхаа нийт багш нар, төгсөгчд, шавь нартаа бүгдээрэнд нь одоо 100 жилийн халуун мэндийг хүргье.
За баярлалаа таньда. За тэгээ нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчид болоод за тэгээ таны одоо бас мянган сайхан шавнар сургуулийн хамт олонныхоо зүгээс таньда бас эрүүлэг саруу сайхан урт удаан насыг хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа. За энэхүү Хөвранга аймгийн уян сумын сайн аяхан төвс өчрийн намсрангийн нэрмжид ерөнхий боловсролын 1-р сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн зориулан үзэгч та бүхний хүртэл болгож байгаа. За 100 жилийн эдмийг түгээгчид за хөрөг одоо контент нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард за Хөвранга аймгийн уян сумын ерөнхий боловсролын 1-р сургууль олон жил одоо үр бүтээлтэй ажилласан. За ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гац одонд Содонгийн Баско өгч маань хөрөгдөө орслоо. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ончиг дашин бэмсүрэн захиралтай Үлэмжирэн хаад компани. Өглөө нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээл нь зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтэй сургуулийнхаа зузаан түүхийг тэдл бижилсэн. Оогон сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 дурсагдах алдар амжилтын эздэг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид.